Өмнөх дугаард 2 баг бие боо арал дээр заваар уралдаж ширүүн өрсөлдлөө. Хилэн хар баг болон салхин цагаан баг бүх хүчээд ажилласны эцэст салхин цагаан баг ялалт байгуулж өнөөдрийн гольфийн тэмцээнд эхэлж уралдах боломжийг олж авсан юм. Эцсийн ялагч аль баг байх вэ? Хамтдаа харцгаая. Усны гольф. Багийн гишүүд бүр ээлжээр 3 удаа бөмбөг цохих боломжтой. Гольфийн бөмбөгийг усны гадарга дээр хамгийн хол цохисон нь ялагч болж 1 оноо авна. Усны мандалд бөмбөг унахгүй нөхцөлд оноо өгөхгүй. Одоо илүү бас хожчихоо да. Хожоод өгчих үү? Нэр тавих юм уу? Тэгвэл энэ зүгээр даваартайгаа авахгүй. Хожоод өгчих үү? Харин юу л дээр баха. Яг л энэ хоёр нэг Харин яг хүчээр гаргаад уралдуулдаг хожоод их юм шиг яриад байна шүү дээ. Round 1. Hey, tuyo! Yeah! La la la. No. Ой. Ай, миний нүд зүгээр ваагчихна. Хуй. Round 2. Хүчит давхар амара. Hey! 漂亮! Бас болж шоорой. Hey! Round 3. Инчаа одоо ухааны нь олоод байна. Энэ одоо усруу болохгүй. Манай зөрүүд бууж өгч юм аа. Би хоёр бож өгч. Хочоо! Это же 漂亮. Килата. Чоп. За ингээд 2 дугаар гольф дээр одоо яалч нэр төр хамгаалж тий. Энэ бол нэр төрийн хэрэг тийм үү? Яг тийм шүү. Гинхэнэ энэ гольфуд ч юм хурдаасаа илүүтэй гол нь хүч тий. Тэн дээр илүү юу байдаг. Тий. Тэгтээ яг дөнгөж өвөө олж Тий. Хамгийн гол нь хүн юу хэрэгтэй байхгүй юу? Өөрийн чаддаг юм даруухан байх хэрэгтэй. Амжилтаагаар ялагдлаа зарлалаа. Гэхдээ хамгийн гол нь бид дөрүүлийн хувьд бол баг уг нь хинж тоглож байгаагүй юм байна тийм. Гэхдээ хар баг бол сая бас үнэхээр аз таарсан уу? Юу байсан уу? За ямар ч байсан бол баг гол гаталтал тавилаа да. Гүү. Ерөөсөн да. Авьяас. Хүчтэй сандгаа. Гэхдээ энэ юм бас их сонирхолтой юм байна. Бомбо одоо онно үгүй юу гэсээр байж байгаа. Чи ерөөс онсон юм уу? Үгүй юу гэсээр байтал тэгэл онохгүй дуусчих юм а гэж. Дараагийн тэмцээн бас байгаа шүү. Байгаа. Сая одоо өнгөрсөн 2 тэмцээн дээр бол бид нар одоо азаарч байд юм уу, авьяасаарч байд юм уу, ямар ч байсан одоо нэг оноотой болсон. За тэгээд одоо энэ 3 дугаар тэмцээн нь болохоор одоо яг бидний ард байж байгаа энэ Солонгон улс сур байж байгаа. Солонгон улс сураар уралдах. 2 баг Солонгон улс сураар гусч хамгийн түрүүнд бууж ирсэн багта хожлын оноо авна. Энэ жин хэдий хүн тулах тусмаа хэдий хурдан уулгана гэж юм тодорхойлолттой байгаа учраас бид бол энэ хурдаар биш
жин дээр автна гэдэг одоо автсан жин дээр автна гэж ингэж ойлгож байна. За тэгвэл бид нар 3 дугаар тэмцээнээ эхлүүлээ. Гэхдээ хоёр харъя. Жинтэх яаж хийх хурдан явдгийг харъя жоохон. Тийм. Сандаа Хайгаад байна. та хоёр. Юунаас айгаад. За юу чи? За юу чи нөгөө хайчулуу давхч Тэгээд үзчихээ. За 1 2 3. Ready, go! Ready, go! За Солонгон улс сураараа буугаад ирлээ. Тэгээд манай салхин цагаан баг болохоор за ямар ч байсан 0.3 секундээр хилэн хар багыгаа амжилттай хожлоо. Тийм. Тэгээд сая бас хэллээ шүү дээ. Би одоо эндээс нэг юм анзаарж байна тий. Амжилт гэдэг чинь заримдаа хурдаар хүчээр биш. Жингэр авт юм.